Төрийн үйлчлэгийг хурдан шуурхай иргэдэд хүргэх зорилгоор 2013 онд түүц машиныг хэрэглээнд нэвтрүүлж байсан. Тэгвэл эдгээр машиныг хэрэглээнээс татан авч оронд нь хурдан киоск машиныг нэвтрүүлсэн байна. Ер нь ажиллаж байгаа юм дээ хичээ. Ажиллаж байгаа. Хүмүүс юм аваад гэсэн шүү дээ. Тэнгэрч явал тэнгэрч. Яг аваад. Хасан биш заримдаа сүлжээ. Шүлжээ нончт юм уу? Манайх нөгөө юу болж байгаа энэ автомат амьдраад байна. Төрийн цэхим машины одоо хурдан киоск машин одоо мэдээж одоо тог хүчний хязгаарлалтай үе ч юм уу те одоо сүлжээний садлаас болоод одоо ажилахгүй байгаа одоо тийм тохиолдлууд одоо мэдээж бүртгэгдэж байгаа. Гэхдээ тийм одоо ихээр бол биш. Мэдээж тодорхой хэмжээнд бол гомдол санал ирж байгаа. Үүнийг нь Төрийн цэхим машины зохицуулалтын газрын зүгээс одоо айл болох багасгахаар зориод ажиллаж байгаа. Чингэлээ дүүргийн 20 дугаар хороонд байрлах хурдан киоск машин жишээ нь унтарчээ. Тухайн киоск машинд сүлжээний алдаа гарсан тул унтраасан гэдгийг хорооны ажилчид хэлж байна. Хорон дээр улсын бүртгэлийн ажилтныг ажилуулахгүйгээр төрийн анган шатны үйлчилгээг хурдан киоск машинаас авах боломжийг нэвтрүүлсэн нь онцлогтой. Гэвч киоск машин зарим байршлуудад ажиллахгүй байгаа нь алслагдсан хороодын иргэдэд хүндрэл үүсгэж дүүрэг бүрт ганц байх нэг цэгийн үйлчилгээг зорих сонголтыг өгч байгаамаа. Энд дэр нэг дугаар байд юм л шүү дээ. Дугаарлан залгахлаар ажиллаж байгаа одоо хэд хоногоос засвар үйлчилгээтэй гэдэг. Эдгээр нь очихлоор байхгүй л ер нь ажилтгүй юм шиг зарим газар. Түүц машин ч одоо яах вэ? Тэгэл одоо энэ юу машин бол зүгээр л ажиллаж илээ шүү дээ. Тэгэл ерөнхийдөө түүц машин шиг л болно гэсэн үг шүү дээ. Эвдрээл тэгэл ашиглахаас хайсахгүй нэг амарл юм байна. Энэ бол олон байвал тэгэл болж л шүү дээ. Энд олон газраар олон тараад тавил зүгээр л юм байна. Одоо энэ шинжилсэн юм болохоор янзын гоё юм шүү дээ. Айгүй хурдан түргэн үйлчлэн. Зарим газар нь болохоор сүлжээ өгөөд. Уг нь тухайн киоск машин нь хурдан шуурхай мөн иргэдэд хэрэглэхэд хялбар байдаг байна. Гэхдээ өмнө нь түүц машиныг ашиглалтаас гаргасан шиг ойр ойрхон эвдэрсэн машиныг гаргах үе гэсэн болгоомжлол байна. Хурдан киоск машинаас төрийн 22 байгууллагын 150 гаруй үйлчилгээг авах бол хувийн хвшлийн 600 үйлчилгээг авах боломжтой. Уг түүц машин бүгд хэрэглэнээс татагдаад одоо үүний оронд одоо энэ манай төрийн цэхим машины хурдан киоск машин бүгдээрээ одоо нийт 505 байршилттай барьсан гэсэн. Одоо төр олол дахиж нөгөө одоо мөнгө зарч худалдаа авалт хийгүйгээр одоо нэгэнт төрийн үйлчилгээг одоо үйлчилж байгаа төр хувийн хвшлүүдийг илүү дэмжиж ажиллая гэсэн тийм төр хувийн хамтын ажиллагааны хүрээнд одоо гэргээ киоск машин одоо тийм шалгараад одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо ашиглагдаж байгаа 250 хурдан киоск машин бий тэдгээрт гişнэн төгрөг зарцуулж хэрэглээнд нэвтэрсэн нь тодорхойгүй. Гэхдээ үе гацаж үндсэн зорилгодоо хүрэхгүй үед иргэдийг 70 12 20 26 утсанд хандахыг хүслээ.